бид хоёр уншиж өгдөг. Харин лав гарагт нь хүмүүс өөрөө ярмаар байна гэдэг хүмүүс байдаг. Бичиж амжихгүй байна. Эсвэл бичиж сайн найруулж чадахгүй байна гэдэг хүмүүс одоо залгаж хөгжилтэй түүхээ ярьж болно. За ингээд манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дүрм соёлооныг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа. За мөн спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад шууд утсаар яриарай. За мөн радио онтрахаа мартаа. За ингээд хөгжилтөө түүхээ хуваалцахад бэлэн үү юу. За өнгөрсөн 7 хоногт ямар нэгэн хөгжилтөө зүйл тохиолдсон юм уу хата? Би хөгжилгүй амьддаг хөө. Йоо. Хөгжилгүй оронд хөгжилгүй амьддаг хүн. Хөгжилгүй амьдардаг хүн ч гэсэн. Йоо. За эхний сонсогч 88 тэг дугаартаа сонсогчтой холбогдлоо. 88 тэг. Эмжил радио. Бэнэ. Байна. За сайн байна уу. За өдөө хачир нэвтрүүлэгт холбогдсон таныг сонсож байна. Батч байна. За яриараа таныг сонсож байна. За. Нэг авто тохиолдсон нэг хөгжилтэй нэг яригээд бодлоо. За 2000-ад оны үеийнхаа тэр үед нөө машин дэрэг ховор бас нөө жолооны курсууд энэ төр байдгүй байсан баг, цөөхөн байсан баг. Аха. Тэгээд аав маань нэг юуны жолооны үнэлэхгүй машина бариад яваад байдаг байсан баггүй. За. Тэгээд өдөрнөөс машина унаад Улаанбаатар орох ажил гараад машинтайгаа үнэлэхгүй нэг таньдаг дүүгийнхээ үнэлэхийг аваад явж илтээ. За. Тэгээ Улаанбаатар ороод явж ирсэн 5 шар дээр цагдаа зогсоогоод. Тэгээ нэг л жоохон сэжигтэй санагдсан байлгүй аавас маань овг нэрийг асууж. За. Тэгсэн чи сандарсан юм уу яасан нөгөө дүүгийнхээ нэрийг мартчихад. Тэгээ нөгөө дуудлагаар за мөнхөө л гэдэг юм да гэд бодоод мөнхөө гэсэн нэрээ. За. Та бүтнээр нь хэлэхгүй юу гэдгсэн чи бүтэн нэрийг мэдгүй гинэ. За. Тэгээд овгоо хэлээд гэсэн чи овгоо мэддэггүй гэдэг. Ийхүү. За. Тэгээд цагдаа мэдчихгүй одоо тэгээ угаасаа хүний үнэлтэхтэй явж байгаа гэдэг. Аха. Тэгээд аав юм цаашлуулаад дахиад машин зогсоод тэгээд орон зайрын машин зогсоод тэр овгоо санчаад байгаа. За. За сүлжээ чинь тасалдаа явчлаа. За эргээ залахгүй болвол. За та эргээд холбогдороо сүлжээ нь тасраад байна. Тийм ээ. Тийм харин тэгээд байна. За. Тийм. Одоо ороод ирлээ. За. За. Тэгээд нөгөө цагдаа нар нь бүр аав юм цаашлуулаад. За хаяас санаа юу гэл замын нөгөө талаас овг нэрээ санаа юу гэл тэр үед явна уучлаарай. Амар. За. За холбогдсон баярлаа. Энэ сүлжээ унаад байна тий. Тийм баг шиг байна. За амар тий. За ах яас овг нэрээ сонсон уу? Санаад хэлээд тэгээд яваарай. Дүүгийнхээ үнэлэхийг авч явсан гэсэн үү? Тийм. Өөрөө нөгөө жолооны үнэмлэхгүй тэгээ дүүгийнхээ үнэмлэхээр явдаг гэсэн. Дүүгийнхээ овг нэр хэлэх ёстой шүү дээ. Уул нь ол тий. За нөгөө нэг хошин шог байдэн штэ. Ган цэцгийн ган зориг гэдэг одоо нөгөө нэг ганзоо гэдэг нөгөө жүжигчин байдэн штэ тий. Тэр цагдаа авахгүй юу? Тэгээ тэрний ингээд үнэмлэхийг барьцсан заяа. Тэгээ нэг хоёр гар заа. Тэнгүүтээ ингээд барьчаад чичрээд байвал яг нөгөө цагдаа нь ингээд эхлээд ингээд замын цагдаа ингээд нөөтг нь офицер ган зориг нь офицер заяа. Тэгээ бүр ингээд гайхаад чаа ингээд гинэ регистрийн дугаар ингээд бүр баабаг гэж хэлж байгаа заяа. Тэгээ бүр нөгөө ган зориг байцаагч офицер нааширтаа гэж дуудаад та энийг хардаа энийг асуудаа ингээд нөөтг нь юу ч болоог юмшсан. Цэцгийн ганц зориг тээжээ тит тэгээ заяа. Амар.
Тэр шиг юм болох нь үгүй юу? За дараагийн сонсогч 99 тэгтэй дугаартай сонсогтой холбогдлоо. Тасарчлаа. За манай шууд эфириутаас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэх утсаар холбогдоод хөгжилтөө түүхээ хуваалцаарай. Тэгээ бүр нөгөө машин тойрч илтэж хөөгөөд ч юм уу яам гинэ юу нэ чи тэгээ цэцгийн ганц зэрэг өгөө гэнэ. Өөрийнх нь үнэлэхийг өөрчлөлт. Яг. За дараагийн сонсогч 95 T3 та дугаартай сонсогтой холбогдлоо. 95 T3. Эмжил радио. Сайн байна уу? За өдрийн мэнд. За өдөр ачаар нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. Өдрийн мэнд. Би нэг өөр тохиолдол үйлдэлтэй явлаа гэж. За. Би 10 жилдээ сургуулийн хамгийн жижиг охин байхгүй. Одоо 8 гаруй ингээд 4-р ангийн хүүхд тийм жижиг юм битээ. За. Тэгээд анх бол яг энэ сургуультай шилжиж ирэхдээ 5 дараагт орж ирсэн юм байна. Тэгээд нэг шинэ багш нар орж ирээд бүгд босоод татсан шүү дээ. Сайн цанаг юм лээ. Тэгсэн чинь намаа нөгөө шинэ орж ирсэн учраас дундлын инээний 3 дугаар цамтар суулгацсан. Тэгээд босоод бүгд тагсан чи тэр 11 нөхөр яа босхгүй байна гэд багш маа. Тэгээд өөр юмтай босоод байгаа юм тий. Тэгээд багшаа боссон байгаа шүү дээ гэсэн чи битээ одоо багш хүнийг ингэ та нарт оромжлоод аваа. Чи надад гараад ирэх гэнэ. Тэгээд гараад чи ишин одоо хин дүүгээ дагуулад ирсэн. Одоо тэгээд таны өндөр хийдвэ. Миний өндөр одоо 155 см. За. Өөр хийдвэ. Тэгээ сайхан тэгээд сургуулийн уулзалтыг уулзчих чи наваас ямар өндөр очтгийг гээд. Зөндөө том болцсон байна чи нэ. Тэгээд найдвар ингэж бид бэт орсон байхгүй юу? За. Явдсан чинь миний хүүхдүүд аяга өндөр байгаа шүү дээ би чи 4-р ангийн хүүхд жоох. Тэгсэн чи энэ одоо 4-р ангийн охин яриулаад байна уу? 10-р ангийн охин яриулаад байна уу гэдэг. Тэгээд ангиасаа ингэж чагсахаар яг хамгийн сүүл чагсдаг уу? Би 1-р анги цохолоод 10-р анги төгсөн төсөл хамгийн доор цохлоо. Та тэгвэл нэг бүгд тэд гэдгийг бол өстой маш сайн хэлдэм байх те. Мөн дандаа нэг гэж хэлдэг байсан. Тийм чи хамгийн сүүл зогсдог чинь жагсаал цоожлох моочлох гэдэг айгу үүрэгтэй шүү дээ. Тийм штэ. За баярлалаа. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тань чсэн. За баярлалаа. Өдрөө баярлалаа баяртай. За баяртай. Манай номоо бас хамгийн доор зогсдог гэсэн болов. Номоогоос нэрээ гарч асууя. Харин яадаг үгүй. Нэрээ хамгийн сүүл зогсдог хүмүүс бол жагсаал цоожилдаг, можилдаг айгүй үүрэгтэй шүү. Хамгийн их нь сүүл 2. Хэл 1 2 3 4 гэж тоолж явж бүгд тэд гэж мэгдэг өстэй те. Тэрийг хэлдэг өстэй те. Жагсаал цоошлон гэж тэрийг хэлээд байгаа өстэй. Тийм билүү. Тийм гоо жагсаал цоожилох гэдэг нэг юм яадаг ч хэлээд эмэдгүй. Хамгийн сүүлийн жагсаал цоожилдаг шүүл гээл нэг юм ярьдаг гэсэн юм. За. Улаанбаатар хотод ястаа тэр хамгийн доор зогсож үзсэн болохоор ястаа мэдгүй байна. Би ангида өндрөөсөө 3-тан зогсдог гэсэн. Чи Би юу 3-тан зогсдог 7 хүртэл 3-тан зогсож байгаа. Тэгээ 8 дугаарыг ганцхан жил нэгтэн зогсдог хамгийн сүүлд. Тийм үү? Нэгтэн зогсдог гэсэн. Өндрүүд нь гараад мал болох гэж гараад азар гэж хамаг өндрүүд нь мал нөгөө тэр үед айгу хөвгүүд мал дээр гарч ирсэн. Тэгээ гараад тэгээ би 8 дугаар ангид ороод ирсэн чи хамгийн өндөр болсон байсан. За Улаанбаатар хотод 12 цаг 22 минутаас нэвтрүүлгийн хамтран аялагчаар аялахад алс хязгааргүй 70 жилийн төвд Жуулчин компани аялын хөтөлбөрөөр хамтран ажиллаж байна. За, Жуулчин компани 70 жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон таны мөрөөдлийг бодит аялал болохоор зорж ажиллаж байна. 4-р сарын маш сонирхолтой гоё аяллууд зарлагдсан байгаа. Та өөрөө сонгоод энэ аялал руу явж болно. За, Хайнан руу, газрын дэважин Хайнан руу та явж болно. За, Гуанчжоугийн Кантон Фэйр руу үцэглэн үзэнгээ Гуанчжоугаар аялж болно. За, Фукок арлын бүр шууд цэцлэгтэй аялал бүр байгаа юм байна. Тэгээд Туркийн нөгөө 3 хотын аялал буюу за, Анталия, Памуккале, Стамбулын ийм 3 хотын аялал байна. Тэгээд Жанжажээр бол монголчууд аюух аялдаг тий. Нөгөө шилэнгүй өрмөртэй. Фукокчин бүр Монголын 22 дахь аймаг болчоод байна. Заяа тий. Ерөөсө Фукок гэдэг чинь хаанхын арал юм. Би яаж мэдтээ. Фукок нэрээ Фукок гэдэг гэж тоо Вьетнам юм уу, Таиланд юм уу? Би Вьетнам гэж бодоод идэв штэ. Вьетнам уу тий. За
Вукок ч манай 22 дахь аймаг болчоод одоо ерөөсөө монголчууд Вукок тав ч ерөөсөө тэр чигээрээ монголчууд юм гэсэн шүү. 20 жил уулзаагүй үндэ тэнд таараад аа. Яг. За 2025 оны эрчүүчээ цэнэглэх Вукок арлын шууд нислэгтэй аялыг нэг жаахан тодруулаад өгчээ. За ер нь бол гэр бүлээрээ аялахад хамгийн тохиромжтой яг л хөтөлбөрийн дагуу болохоор зэрэг одоо юугийн Ocean World гэх шүрэн арал дээр очих нь сафари амтны үрээлэг үүсгэх нь сафари амтны үрээлдээ айгүй гоё штэ. Яагаад сафари гэж нэрлэж байгаа гэж яг ингээд заяа юм нөгөө нэг юм шугууд ийм Африкийн зэрлэг яг тэгээ ингээд одоо ингээд за би бол яг энэ Фукокийнхыг бол мэдгүй байна. Бээжингийн энэ сафари аялал одоо амтны өрөөлтөн зоо паркт очингууд тэгээд янз бүрийн ингээ хаалганууд ингээ нээгдэн заяа. Тэнгүүд ингээ тухайн орчноо одоо яг тэр хаалгадагаа холбоотойгоор ингээ гоё тохижуулсан. Тэгээл ингээ яг ингээ машинтаа юм одоо төмөрлцөн хуйгалцсан юм автобустай ингээ яваад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээ шууд баавгаа зэрлэг байгальд явж байгаа юм. Яг зэрлэг байгальд явж байгаа юм шиг тийм гоё мэдрэмжийг төрүүлдэг. За тэгээд хотын аялал мэдээж байгаа. Тэгээ Венецийн гэрлийн шоу зэргийг та одоо Фукок арлын шууд нислэгтэй аялаар очиод үзэх нэ. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7288 12 гэсэн дугаараас аваарай. 7288 12 12. За тэгээд та жуулчин компани гэж бичээл ерөөсөө гэрэлээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар аялахад ас хязгааргүй 70 жилийн түүхт жуулчин компани аялын хөтөлбөрөөр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо ч нэтгүүр тахсныхаа дараа аялах биш. Одоо аялаа гэдэг гэсэн шүү дээ. Тий, залуу юмыг гоё мэдэрдэг үе дээр аялаа гэдэг шүү дээ. За манай шууд эфириотоос 77 38 83 хэрэв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид хүн хамтдаа хөөцөлтөө түүхүүдэд хуваалцж байна өө. За дараагийн сонсогч 99 Тэг дугаартаа сонсортой холбогдлоо. 99 Тэг. Эмжил радио. байна. За өдрийн мэнд. За өдөр ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. Би нэг хөгжилтэй бүхээ ярьж өгөө. Тэгээд Инглисийн бид нэг хэдэн бүхнүүд үерхдэг байхгүй юу. Тэгээд нэг уулзалтаа хийх гэж нэг хэдэн төрүүлээд ирсэн. Хоёр маань арай сүүлд ирлээ. Тэгээд нөхөр нь хойд солонгос явсан амар гоё нүдний шил авчирж өгсөн гэсэн. За тэрийгээ дүүгээд ирсэн. Тэгэнгүүт нь бидний хат али үзье гэж нөгөөтийн юу байгаад тэгэл юу яасан чи нөгөө хүмүүс за би арчаад үгүй гэж ингээд юунаас нүдний шилний юу гаргаж ирэл гэсэн чи 3 яваад орчдгийг нөгөө шил рүү За тэгсэн хажууд нь явчихсан нөгөө шилээ авчиж өгөх гэсэн хүүхмэн тэгнэ би ч одоо надад одоо жигтэйгэнд одоо чулуун одоо жигтэйгэн шингэндэг барьдаг одоо сэрүү татуулдаг л гэдэг ихсэн ядаг би ямар сайхан сэрүү татуулдаг шилвээ бодоод зүгээд яваад байсан гэдэг байгаа байхгүй юу онгорхоор рам зүгээд байгаа юм уу тэрийгээ мэдэхгүй тэгсэн хажууд нь явсан найз нь ямар гонголох гин шилвээ тэрээс автобусан суусан гэлөө яасан гэлээ тэгээ ирсэн гэсэн хүмүүс нэг хараад байсан. Гоё шил зүгтсэн намайг хараад энэ тэгээд бодсон гэдэг байгаа байхгүй нөгөөдг нь нэттэй тэгээ бид нэг оройч өгтлээ энэс. Гэтэ нэг хэсэг юу яадсан шүү дээ чи хоосон рам зүдэг мод байсан те. Тийм үү? Тэрнээс өмнө үе тэр одоо бидний залуучууд тэгж хоосон зүүн үхээс шууд өмнөхийн бодож зүүхгүй шүү дээ. Баач тийм ингээд нүүрдөө ингээд сагсан гинэл хавын чулуун шил ингэдэм багтаа гэж бодоод амьсгалдаг гутал гэдэг шиг амьсгалдаг шиг аа. Сэдисээ тэгээд яасан бах нөгөө охин нүдний шил зүүдэг тэгээ ээжтэй мэддэхгүй л нөгөө арам гоё харагдсан юм уу да чаавас тэгээ нөгөө юуг нь аваад тавьчихсан доторхын авсан шилийн авсан арам дангаараа үлдсэн манай хүн тэрийг мэддэхгүй л тэгээд арамд нь шил хийж болохгүй байсан юм байна тэгээ буцаад гэсэн хин хийсэн нөө манай хүн зүгээд тэгж нэг ирж идэх нэг өвхтэй нээж. За баярлаа. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За. За.
Ёо, илэг аваа ичих юм аа нэрэ. Петрол жомлкол яг чигнэ. Би бас майр жижигхэн байсан ш. Дунд ангиасаа жаахан өсч эхэлсэ. 25 та оюутан байхад автобусанд кондукторууд намайг тэр 10 жилийн жаахан охин урагшлаад өг гээл заримдаа хүүхэд гээл үнэг үзөрчдөг байлаа гинэ. Хүүхд тийм үү? Харин тий одоо л харахад айгүй Би юу тийм жижигхэн өнгөцгөр ингээд фэйсбүүкийн зураг мөрөг хараад тийм жижигхэн эмхтэй. Ерөөсө жижигхэн харагддаг. Харин Ари Исмайлыг жижигхэн гэж боддог гэсэн чи бүр яг яг зэрэг. талтаа бүр амар өндөр хүүхэн ороод ирсэн. Яа ч юм Ари Исмайлыг ер нь нэг тийм жижигвтер биетэй эмхтэй байх гэж бодсон. Татаас өндөр би бүр шок аяа. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. За 88 тексттэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. 88 текст. Эмжил хаажаа. За өдрөө минь. За өдөөчөр нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. За би нэг баг байхын нэг түүх ярьж өгөх гэдэг. Аалагаас. Аха. За яраарай. Энэ утас өнөөдөр ер нь Байна уу? байхгүй. Харин энэ утас л сонирн болчлоо. Байна уу? Байна. За. За сонсч. Яатсан бэ сая? Яах гэж гэрлээгээр өмнө ингэж тоглолтоо чи. Энэ хүнжиг үргээд хамаг довчнуудаа дарчлаа штэ. Мэддэг бүх довчоо дарж ирсэн. За яраарай. Бити ингээ гинт даалга болоод байна. За. Нэг 90-ад оны нэг тухайд баг банд ерөнхийлөгч болсон үе байсан юм аа. За. За тэгээд нэг сансарт цагаансраар аавтайгаа ээжтэйгээ гуруулаа аав яханд очичоод тэгээд аавч нилээ халамцуу гараад такси олддгүй юу байсан юм аа. Хэл такси унаа олдохгүй л. Нилээ гараа өглөө зогсохгүй байсан чил аав гараа алдлаа машин урд ороо зогсчлоо. За. Жигтэйхэн ганга хар машин бүр тулж ир зогсоод амар хурдтай явжсан. Тэгэл аав тойрол урд нь очиж суусан чинь аавыг аваа явчлаа. За. Ээж тэр бүр гайхаад яасан болоо. За. Тэгээд бүр гайхаад зогсож тэгээд бид хоёр нэг юм аргаа болоод харихгүй юу. За. Тэгсэн чинь шүн мар 3 цаг үед байна уу аав ирж байна. За. Ээж асуугаад чи яач өгөө игээд асуулаа. За 3 секунд хүлээ шүү. 1. Чи яагаад нөөдөр тоглоод байгаа юм уу? Танаа удам юм биш үү дээ. Аа чигийн тар машин руу алгуулчихдаг. Тийм удам юм байна тий. За тэгсэн чи яасэ? Тэгсэн чинь шөнө 3 цагийн үед ирдэг байхгүй юу. За. Тэгээд ээж бүр гайхаад чи яач уу гэж тэгсэн чинь. Нөгөө хард хэрэг нь болохоор баг бандын машин байсан юм байна. За. Хүрээ орд руу явж исэн машин. Жолооцол их хурдтай явж исэн чинь нөгөө аавыг аваад тэр чигээрээ тавхиад орд руу яваад орсон гинэ. Яагаад? Бөөм үгэд чаддгүй байсан юм хэл яарч явсан модо бөөм мэдээ. За. Тэгсэн чинь аавыг нөгөө нэг хоёр би хамаалагч гарч ирээд зүгээр нугалж дараад л ихгээл тэгэл цагдаа дуудаад тухай скватер дүүрэгт ордог байсан юм да. За. Скватер дүүрэгт ирүүлж их тавьж ээж гинэ. За. Тэр чинь цагаан сарын шинийн нэгэн цэцтэй. Тэгээд үгүй би ингээ гарьяа барья гэсэн чи ямар овоо яхаараа энэ ерөнхийлөгчийн машиныг зогсоож урд нь орж сууддаг юм ингээд тэгэл дандалсан юм хаа нөхдөд. Би дгүй авиас үзүүлээ гарчаа гэсэн чинь чи ямар юмхаа авиас үдийн согтуу байж гэсэн чинь за тэгвэл би нүдэ хатчих тэгвэл та нар намайг гаргах уу гэсэн гэн. За. Тэгсэн чинь нөгөө юу гэж гайхах нь хүн нүдэ хатна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэгсэн чинь нөгөө хэд за тэгвэл үнэхээр тэгдэм бол гарч игээл гэсэн чинь за гэдэг тухайд нэг юм дээрээ нэг хит доороо нэг хит хийм шүүд байсан тэргээ гаргаж ирээ нүдэ хатчих за гараа гэсэн чинь гар гэдэг хөөг гаргасан баг юм гурван. Тэгээд тэр машин дотор нь ерөнхийлөгч сууж явсан юм уу? Ерөнхийлөгчийг авах гэж явсан машин багхгүй юу? За. Гэтэ тэгээ яагаад суугаад гэдэг чинь холд чигээл. Холдоо чигээл яв. Гэтэ аавч бүр ингэ нэр яг бүр ингэ урдаас нь зам дээр ингэ намайг дайруултаа. Бүр тэгээ алдлаа зогссон юм уу те? Шууд зогсохгүй болохоор л алдлаа зогссон чинь нөгөө машин яах вэ? Бүр зогсон шүү дээ хүн дайралтай. За би одоо ванга шиг нэг юм хэлэхүү чамааг одоо хүмүүс ингэ энэ яар аяар үлээдэг залуу вэ гэж тэгин за одоо бичээд эхэллээ. За тэгтээ сони юм байна те? Сони тийм нэг тим түүх тохиолж ирсэн манай. Тэгээ манай угаас аюу сэргэлэн хүн байсан л та. Тэгээ суухдаа тоо хоёрыг ингэ суугаач муугаач гэж хэлээг юм уу?
Гэхдээ тойр бол урд нь очиж суусан чинь тойр суух гээд очиж байгаа шүү дээ. Очсон чинь зүгээр сүнг гэж хаалга болж байгаа юм чинь нөгөө машин. Тэр тухайн үе баг вандын жолооч хийсэн нөхөр байл бичээрээ одоо хөөе. Би удлаа ирээгүй шүү гэж. Засгийн газрын авбат гэж байсан. Аа тий. За баярлалаа. Сонирхолтой байлаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За өдрийн сайхан өнгөрүүлээ. Йоо, илэг аваачихсан. За, Улаанбаатар хотод 12 цаг 33 минут болсон нэвтрүүлгийн маань дэмжээ авлагчаар BSB дэмжээ ажиллаж байгаа. За, таны зээлийн эхний сарын хүүг бид төлье гэсэн нөхцлөөр та хүссэн электрон бараа, компьютер, гар утсаа, урьдчилгаа төлбөргөө зээлээр BSB-гийн бүх салбараас авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ авлагч BSB баярлалаа. За, баярлалаа BSB. Дараагийн сонсогч 8888-тай дугаартаа сонсолтой холбогдлоо. 8888. Эмжил радио. За, сайн байна уу? За би нэг багтаа найзтайгаа нэг зодуулж ирсэн түүхээ ярих гэж. За. За. Тэр нэг 8 дахь ангид байсан юм аа. Гэсэн жил манай найз охин нэг бандтай үерхсэн намайг үерхийгээд дуудлаа муудлаа гэж уулз ирсэн гэдэг төгөхгүй тэгэл уулзаал нэг өдөр болоод хоёр дахь өдөр хүү яана нэг охин залгаад чийдэ манай найз залуудаа үерхсэн байна дээрээ тавтаа уулзмаар юм байна гэж дуудаж ирсэн. Юу эстэ хоёлоо очиод юм очиод хэлдэг байхгүй. Тэг бид хоёр хоёлоо өөрөөсөө ер нь жижигхэн биетэй. Ангитаа нэг за эмэгтэйчүүд дундаасаа нэг доороос 4-5 зохисдаг тийм охтод байсан байхгүй. Ингээд би чи хамт тэгээл тааш юунд аварцсан очим очие гэж хоёлоо саагаад очтiin байл. Тэгээ бичгийн цэцэрлэгт бүрээдэргээл тэгэл бид хоёр тийшээ очив. Амар том биетэй охин хурж. За. Тэгэл хөөш яаж амаажаа гэж бид хоёрыг нэг жоохон тэгэхээр бид хоёр чинь би энэ хараад айчж байгаа байхгүй амар том биетэй охин. Тэгсэн жил манай найз тэгж байна. Би дуурахгүй айгаал зогсож тэгсэн чинь үдчихэ. Яасан чи ядیں۔ Чи манай найзтай найз залуутай уулзт юм уу? Урдаас нь томорчдөг байхгүй. Тэгсэн жил нөгөө охин чи энэ яасан та аварцсан хоёр бацаан бэ гэж бид хоёрыг яг ингээл толгоноос барьж аваад үстэг гэхээр нь би цаашаа зогтчихгүй. Тэгсэн чи манай найзыг би зогтцоо эргээ харсан чи манай найзыг доороо оруулсан шүү дээ. Амар тэр охин ганцаараа байгаа шүү дээ. Бид хоёр хоёлаа. Тэгээ би зогтчихсан гинт юу илээ очиод хоёлаа эн чинь барчилтэй гэж бодоод очиод орсон чи бид хоёр хоёлынгийн тэр охин зодоод чааса. Тэгээд тэр үед чинь яг нэг дулаан орсон жоохон шавар мавартай байсан юм аа. Тэгсэн чи тэр нэг гаражийн бичлэгийн тэрүүгээр нэг баахан гараж байдаг байсан юм аа. Тэрний тэнд бид хоёрыг шавартай хольж очиж яваад. Тэгээд тэр охин ганцаар тэгээд бид хоёр хоёлоо ясаахгүй. Тэгээд би найз руу уурлаа ч юм уу өстө нэрээ юу чадахгүй ээжиж урдаас нь томордоо гэсэн чинь манай найз охин над руу уурлаад чи ч гэсэн давхар орж ирээ хоёлаа зодвол тэр нь юу вэ? Тэгээд бид тэр зодволоод маргааш нь би амар хүндөр тэр гэхдээ ганц охин байж тэр бид хоёр бүр арай дэндүү зодсон тэр охин. Дэндүү зодсон. Одоо ч гэсэн амар гомдолтой ирж байна. Тийм бүр айгүй мохот. Йоо, хөөдөлтэй юм аа. За хүмүүдээс болж ингэж задлт юм байна охтоо тий. Харин би ч уул найзгаа өмөрчихлээ орол зодолсон юм л та. Тэгээд тэр чумстай зодуулан барин найз залуутайгаа тэгээ хэр удаа үерхсэн. Тэгээд тэрнээс шуулцаг найз охин дахиад зодуулал яах юм. Йоо. За холбогдсон баярлалаа ёо. За баярлалаа. Хөвгчлээ юм нэрээ. Тийм өндөр охины чинь очиж зодтолдог байхгүй юу? Одоо чи номер гэрлөө хоёр уухаараа номер бүр холоос гэрлээд баригдвал халуулна шүү дээ. Шууд холоос чулуу шидэж байгаа тийм. Тэгж тактиктэй зодтолт нь шүү дээ. Уухаараа номер гэрлөө хоёр чи зодтолтно гэдэг гэрэл номер бүр өстө баригдахгүйгээр үдчихэж шүү дээ. Хойрол гүвч. За хоёр дуулга зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь 8018-тай дугаартаа сонсолтой холбогдлоо. 8018. Эмжил радио. Өдрийн мэнд хоёроо. За өдрийн мэнд. За өдрийн ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За. Бид нэг найзтай нэг найзанд очихгүй юу? За. Эсэндэр нь хэлж ширээгээ засаал. Хөө сууд болж байгаа тэр ширээ мэрэж ямар гоё. Аа. Тэгсэн манай нэг амд тэгдэг. За яа амдаа гэ. Яас чи ширээг нь хардаг. Ширээг нь хараадаас чи юу ч ялах. Энэ онцгийн сони юм баггүй ширээнд их гоё байгаа. Андаа чи салфетыг нь хардаа гэсэн чи. Салфетыг яасан гэсэн чи. 5-наас том салфеттэй гоё гэдэг. Чиний нэт ч өөр. Тэр
Яриа гэж яг үнийг л ойлгосонгүй. Йоо. Яриа гэж үнийг Яа. Шинийг наадаг. Яа. Зүгээр. Шинээр тавралдаа фиксик тавьсан аа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Инээдээс нь болоод инээчлээ. Йоо. Тавнаас томсол битг байгаар яг яа. Мэдхгүй харин. Тэг гоё инээсэн. Йоо. За дараагийн сонсогч 9955 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 9955 Эмжил радио. Бэнэ. За өдөр юм. Таны өстө сүлжээ мүл та яг хаанаас ярьж байгаа? Манай нэг би ажил дээрээс өдөр Сүлжээ чи унаад бүр өстө хэрэг алгаа. Яриач тасалтаад байдаг. Тасраад байна. За та дараа холбогдороо sorry уучлаарай. Яриач ингээд тасалтаад байна. Тий. Эргээд залгаарай. Дараагийн сонсогч гадаадаас холбогдсон. Эмжил радио. Бэнэ. Bueno. Байна. За өдөөч нэвтрүүлэгт холбогдсон. Таны За. сонсож байна. Хамгийн бүлээн байрны орлоо шүү. Ааха. За. Надад аюу одоо энэ 5 өнгөрч байна. Ааха. Тэрэнд дандаа өнгөрчөд идэх байх. Ааха. За би нэг өөртөө нэг тохиолсон имлэгт нэг хөвтөд нэг тохиолсон нэг өөрөө бодохоор энэ төрөд идэх. За. Яна таны бодлыг бодсон ч л инээд түрээд байна. Ихэд нэг хойд анзаараагүй байхгүй. За. Хойд анзаараагүй. Нөө юу гэдэг вэ байхгүй. Би нэг адад найз нэг загсан дэвод хоёр том загсахгүй юу. Ааха. Тэгэл аваа шаарддаг бартруулаад би нөө иддэг бартруулаад идсэн чи жоох ясны илэрхий идчих. За. Тэгээ нөгөө түн бүгдлрөөд Ааха. тэгээ имлэг твдэхгүй юу. За. Тэгсэн чинь хамрлуу гуурс хийгээд нөгөөдгөр ингээд юм шахдаг юм байна. Тэгээд нөгөөдг нь өглөө аваход явна. Тэгээ нөгөө хар өрөөр босгоод өнөөдөр баас нь үгүй онгоцны өгөр үгүй гэл. Тэгээд нэг 5 өдөр яг тэгж явдаг байхгүй. За. Тэгээд нэг орой унтахтаа ингээд дээш харсан орон дээр палатлаа зургуулаа. 5 айр штэ. За. Айр шиг үгч дандаа үгч. Ааха. Тэгээд би нэг арай залууханд нэг гизээ илээл ингээл онгоцох юмсан нэг энэ одоо онгоцонгууд айгуу сайн гэсэн дэл гизээ илээл. Уу гэвч хэлж байгаа. Тэгээд чүчгөө хэлж байгаа унтаад л байна. Тэгээд яг өглөө босоод эмчнэр. За өнөөдөр хагалнаа. За онгоцноос унгаа маш бага. Тэгсэн. За өнөөдөр хагалнаа гэх. За. За хаглуулъя гэж бол тэгээд нүүр амаа угаах босоод л. Оо шинжлэх гизээ чинь нэг илээл гараа бүлэгч илээд чинь илээд ах гэдэг нэг ромглолоод юу яа тийм. Нөгөө нэг бүглэгч ясна доош уусцсан уу ясна мэдгүй. Тэгвэр шүү дээ. Эвгүй болоод жорсонд ороод пионер гэж. Тэгэл хүс басгаж л гарч ирэл сүлжээ би баачлаа гэсэн чинь манай өрөөний 5 айрч юу. Оо саалгачаа баяр үгүй гэдэг. Агтаа баач баяр. Бас тэгээд илүү юу? Тий, яасан гэж хэлж Йоо. Ааха. тэгсэн чинь имсэр бидний сүлжээ баацаа гэдгсэн чинь оо баяр хүн болгон мөр баяр үргэж тийм гар өрөөж тийм. Яасан чинь нэ яс баацно. За өнөөдөр гарна гэж. Оо. Яа тэгээд нэр тэгж юугаагүй бол тэгээд хаглах байж те. Тэгээ энэ хаалах юм билээ. Оо ямар амар юм бэ те. За та хаанаас холбогдож байгаа вэ? Ирландаас. Энэ нөгөө энэ баг их сонсдог бах уу? Сүхөчөр гэж хүмүүн үү та? Мөн. За. За холбогдсон баярлалаа. Чи их нэрээ нууцлах чи. За одоо ингээд унтдаг баадаг болно. Баахаар авлах шүү. Йоо, та өөрөө сүсгэлдэг пост моосч өгөж агааруулагч байхгүй аваа ийцэн ч одоо яах вэ? Өнгөрсөн ороо бөмбөрсөн дэлхий болсон. За баярлалаа. За холбогцол баярлалаа. За. Хөө 5 цагт алидээс ирсэн.
байгаа юм байна тий. Тийм байна. Ирландаас. За Улаанбаатар хотод 12 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хамтдаа Assign Lendman Монголын хамгийн анхны бүрэн дижитал зээл аппликейшн хамтран ажиллаж байна. За энэ Lendman-ыг та ер нь баг хэрэгэлдэг хүн байд юм уу? Ер нь маш олуулаад Lendman-ыг хэрэгэлдэг болсон байлээ. Lendman-ыг хэрэгэлдэг бол та гар утсандаа эхлээд татаад авчих хэрэгтэй. Тэгээд Lendman-ыг гар утсандаа татаад авчвал та өөрийнхөө хэрэгцээнийхээ зээлийг хүссэн цагтаа өссөн үедээ авах боломжтой. За хэрэглэгчдийн сэтгэлдлүүдийг бас өчигдрийн миний түүхээр бүр нөгөө пүүз авсан хүний талаар ярьсан шүү дээ. Тэгсэн чинь тэрийг ингээд нөгөө нэг уншаад YouTube дээр бичсэн байлээ. Өөрөө ирэхгүй ингээд нулимс гарлаа. Одоо энэ пүүз би ч гэсэн ингээд 2 хүүхэдтэй те ингээд апаар ингээд зээл авч юм хэрэгцээтэй юм минь авч өгдгөөд яг адилхан санагтаад гэд бичсэн байсан. За одоо дахиад их жишээ уншиж үгээ заяа. Нарантуул зах дээр нэг лангуу түрээслээд хүүхдийн утас зардаг байсан хүн одоо зээл авснаар лангууга 2 болгон сунгаад илүү олон бараа авч эргэлтэнд оруулснаар ашиг орлогоо нэмэгдүүлсэн гэсэн байна заяа. За тэгээд бусад байгууллагуудаас бизнесийн зээл авч түүхийн эд материалаа татах гэсэн боловч барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар зээл авч чадахгүй байсан юм аа. Тэгээд Lendman банк санхүүгийн байгууллага одоо Flexi бизнес зээлийн талаар мэдээд зээл авснаар эргэлтийн өрөнгөөс санхүүжүүлээд зогсохгүй ажлын байранда шинэ ойдолч авч бизнесэд хэлсэн гэсэн байна. Lendman аппликейшнийг татаад та ерөөсөө ямар ч нэг газар очиод уулзаал цаасаар гэрээ байгуулах шаардлага байхгүй гэсэн. Та ерөөсөө гэртээ байж гал Lendman-ээ татаал тэгээд угаасаа тэр нөгөө нэг дан гэдэг систем байгаа шүү дээ. Хур дан тий. Тэр систем рүү чи ороод таны зээлийн эрхийг чинь тогтоогоод өгч юм. Тэгээд тэр тогтоож өгсөн эрхийнхээ дагуудаа зээлээ аваад явчихна. За тэгээд тайлбар төлөөрөнгөө мэдээллийн 77 тэг 7 тэг 1 утсаар аваарай. 77 тэг 7 тэг 1. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтдаа Assign Lendman Монголын хамгийн анхны бүрэн дижитал зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. За 8819 дугаартай сонсогчтой холбогдлоо. 8819. Байна. За өдөржир нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. За. Юуны төрөнд ар алхын алдартай энэ төрөг сайхнаас сарна батва тингээ гэдэг. За. Алдарт ямар хүмүүс гэсэн бэ? Загсчд гэсэн үү? Загсчд. За. Айгуу мондог загсчд. Тий. Юунд үү? Өвсгөл аймагт гэдэг нь өвсгөл аймгийн мөр хоттой тий. За. Дэлгэр мөрний хөөд. Тий. Юу яадаг юм аа? Хаяа очтгий. За. Тий, тэд нар айгуу сайн загс ирдэг. Юу н хавар болохоор авчиад загс тэрэгддэг бамбардаад. За. Тунаа нь болохоор тэгээд дэгээ шиддэг, уурах шиддэг. Тэгээд би нэг удаа нэг хамт загсанд явах тавшаад тохиолдсон. Тэрний хадгалаа ирэхтэй. За. Тэгэл юу яа тийм аа дэлгэр мөрний мөрөнгийн төвийн яг энэ хажуугаар нь баастгол тэгээд баастын гол өрсдөг. Тэгээд дунд нь болохоор дунд гол тэгээд цаана дэлгэр мөр өрсдөг байхгүй юу? Тэгээд бид нар чинь тэр баастгол юм татчихараад тэгээд хэлцээрэл тэгээд дунд гол айгүй нарийнхан гол. Тэгээд нэг жоохон явж байгаа нэг том юм тэгэл нэлтэй тогтолтой. За. Тэрэнд загс их байдаг. Тэнд нь хүмүүс загс дэгээ шидэд загс их байдаг байхгүй юу? За тийм ч. Тэндээ хүмүүс вэжлээд юм байна. Тэгээд бид нар ч одоо цаашаа интернеттээр сууж байгаа юм уу идэж диний чанаж байгаа. Тэгээд тэргүүр чинь баахан загсчд байгаа юм. Тэгээд дэгээ шидэд эрэг баригдгаа гэж буугаад байдаг. За тэгсэн чи. Тэгээд бид нар нэг юутай явсан байхгүй капсултай нэг геологи нэг тесэрдэг. За. Тэрийг ингээд яадаг байхгүй нэг гурвыг асааж байгаа яг болроо шиддэг байхгүй юу? Тэр яач тийм доошо бууж байгаа нэг хэдэн секунд байж байгаа ёролт нутчгаа дэлгэрчдэг юм байна л дээ. За. Тий ус тийшээ яагаад одоо тэгтээ тэр чинь 20-той өстэй. Эгүй яг тэр чинь юуны үед л дээ. Нэг одоо нэг 2 бүр дээр үедээ таны хүмүүс гол юм яриас тэгээд яасан. За тэгсэн чинь тэгээд дисэлчлээ. За тэгээд яасан. За. Тэгэхээр ч бүх загснууд ингээд яач тийм ээ нэг мандраа дэшээ өрхөн дэшээ хараад бүгдээр ингэ хараад байдаг.
Манараад гэж бүгдээр За ингээд өгөхөд гараад ирж байгаа. Үхтгүүн байлээ. За. Ухаалтчих юм уу яадаг юм тэгээд бүгдрээ дэше тэгтэн бид нар сайхан дууж аваад яаш нөгөө нэгтэй чимээгээр ирсэн нэг сонин бодлоо тэгээд тийм л нэг одоо хөгжилтэй гэх юм уу хөгжилтэй ярьж чадахгүй юм нэг тийм сайхан дуугдгийг. Хүмүүс таны хурдан түүхээ яриач гэсэн одоо баг ууралчих шиг байна уу? Энэ За та одоо урд нь тасал тэггүй одоо та зүгээр алуулсан. За баярлалаа. Нэг гоё юм ярих гал хүлээлээдэг хүмүүс хүлээгээл өстэй. Яг яасан юм бол яасан. Oh my god. Цагаас тисэлж барьсан. Чамд гоё. Загсан тийш гараад би нэг юм болно л гэж бодсон юм. Харин би Яа, за. Ингэнэ минь төрөх гэж залгасан байгаа энэ ах. Яа, за. Сүүлийн хүмүүс сонсч байсан хүмүүсийг нэлээд тийм жоохон нервтүүлэх шиг боллоо. Бүгдээрээ ингээ нэг гоё юм ярих гэдэг ингээд хүлээгээдсэн чинь. Тэгээд загсанд явсан түүхээ ярьлаа. Загс дэлбэлээд ингээ хөөд гараад ирсэн. Тэгээ ер нь болсон. Чи өгдгөн байлээ ш тухайн алдтай байлээ. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 23-ны 5 гарагийн үдэ ачир нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчитлээ Мишэ X уриатгаар хөгжилтөө түүхүүдээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялахад алс хязгааргүй 70 жилийн төвөгт жуулчин компани аяллаа хөтөлбөрөөрөө за мөн хамтдаа сая Лендемэн Монголын хамгийн анхны бүрэн дижитал зээл аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3